сайн байцгаана үзэгчтэй. Улсын математикийн 62 дугаар олимпиадыг ухтан ээж ба ярилцлага маань эхэлж байна. За өнөөдрийн зочноор Дундгой аймгийн зохицуулах сургуулийн математикийн багш Монгол улсын зөвлөх багш Ганвыг ах уралцаарлаа. Сайн авчируудаа. За сайн авчирлаа. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. За ажил дөрөл сайн уу? Сайн. За цэгц бэлэг сургуульд. Тий. Хэдэн жил ажиллаж байгаа лээ та? За би 2001 оноос хойш ингээ 24 жил ажиллаж байна та. За. Багшийн гараагаа анаас гэлсэн. Багшийн гарааг 1992 онд Дундгой аймгийн өндөр шил сумаас эхэлсэн. 92-аас 2001 онд 9 жил өндөр шил сургуульд сумын сургуульд багшлаад тэгээд дараагийн 24 жил зохицуулах сургуулийн 2 сургуульд ажиллаж байна та. Та болон танахны үеийн нэг яриануд байдаг шүү дээ. Багшийн дэд нэг олон жил сурсан болов яасан бэ те. Ер нь тэр оюутан цаг юм яриач та. Олон жил сурсан. Тийм ээ тийм хэдэн онд сургууль төгсөх элсэх хоёрын хооронд жоохон зайхалцсан. Хэд үү? Тэр чинь нэлээд олно. Тийм үү. Юу штэ. 88 онд дунд сургууль төгсөөд багшийн дэд сургуульд элсэж орсон мэт. За тэгээд бас үеийнгийн нөхдүүдээс тэр олон жил төгссөн. Тэгээд 89 онд Сэргийн албанд сайн дуураараа яваад эргэж ирсэн. Тэгээд нийгэм жоохон өөрчлөгдсөн. Өөр нийгэм шилжчихсэн байсан. Судалдаг хичээлүүд маань өөрчлөгдсөн байсан. Жишээ нь зүгээр орос хэлний хичээл англи хэлээр солигдсон ч гэдэг юм тийм ээ. Тэгээд бас нэг судалж исэн юм чинь жоохон өөр юм шиг санагдаа. Жилийн чөлөөтэй гарангуудаа тэр донд сүулдэ багш болчихсон тал байна. 90-ад онд чинь ер нь багшлах сургуулиас их хомссон. Одоо өнөөдрийн энэс чинь намайг хорцсон нөхцөл байдал үүсчихсэн шүү дээ. Төсвийн байгууллагууд цалингааны хавьд чадхаа бэлдэх ч юм уу, баартардах маягийн ч юм орж ирсэн юм уу, заримдаа сар мараар хойшилж тавьдаг. Тэг багш нар мөлий цүнхүүрээд 8 хэлдэг бус ажил төрлөж байлж байсан. Зүгээр манай тэр сумын хувьд бол манай сумд багшилж байсан багш. Манай төрсөгч ажиллаж. Тэгээд хөөгд гаргаад амралт аваад тэгээд багшийн оронтод тэнд дутагдаад танаа ихч болсон математикийн багшаар багшилж байсан. Та ер нь хэдүүлээ яах вэ? Би 5 бол. Тэгээд манай яг дээд талын ихч маань математикийн багш. Бас 87 онд багшийн дэд сургуулийг төгссөн. Манай Самдамрын багштай нэг ангиас. Тэгээд ер нь тоо хэдүүнээс сонирхсон. Дунд сургуульд байхдаа хэр сонирхдаг байв? За ер нь бол яагаад багш болов? За гоё сонслоо. Тоо сонирхсон гэдэг юм одоо тоотой холбогдсон бол түүх да. Олимпиадад гэх юм бол бас өөр. Жишээ нь би одоо өндөр шил суманд багшилж явах 9 жилийн хугацаанд гэхэд сүүлийнх нь хэдэн жил дөнгөж аймгийнхаа олимпиадад оролцож үзсэн мэт. Улсын олимпиадад ерөөсөө ороогүй. Тэг өндөр олимпиадаас яг ер нь хөнд эхэлсэн юм шиг байна. Тоотой холбогдож бас хүүхэд байхдаа болохоор намайг бага ангид байхад манай Цэрэнбэм багш нэг улсын математикийн олимпиадын анхны аврах багш Цэрэнбэм багш чинь таны багш уу? Тэнд Өлжит суманд 8 жилийн сургуульд багш очсон байж байгаа. Миний сургуульд орох үед таарад. 2 дугаар ангид байхад нэг гинтх нэг олимпиад гэдэг юмны шалгалт аавна гэдэг нэг 2 3 хүүхдийг дуудаж ирсэн. Гэртээ авч ирж байгаад. Тэгэд нэг зэншитэг хөнл жоохон даалгавар өгөөдсөн юм шиг байна. Тэгж жагаад 2 дугаар ангиас хийж олимпиадад оруулсан аймагт. Тэгээ 2 дугаар ангиас 7 дугаар анги хүртэл нэг тасралтгүй болно Өлжит сумаас орж ирсэн. Ахлах ангид нэг ороогүй. Аймгийн 10 жилийн сургуульд сонгоны анги төрөд ирсэн. Манай ангийнхан чинь жоохон төв талынх нь арай илүү хөгжчихсэн. Тий, биднэрт боломж байхгүй юм да. Тэгээд багшийн дээдээ гадар уу? Багшийн дээдэд чинь ер нь бол яг манай тэр үеийн нөгөө хөдөө аймагт байгуулагдсан анхны гүнзгийрүүлсэн сургуульттай анги шүү дээ. Дундгой аймгийн Өлзий багшийн өсгсөн тэр гүнзгийрүүлсэн сургуультай анги гэж 1970 онд эхэлчихсэн. Тэрний сургуулийн чанар бол мэдээж сайн байсан л да.
Тэгээд анги бол математиктаа нэлээд сайн тэгээд хүүхдүүд хоорондоо өрсөлдөөнд ерөнхийдөө нэлээд чам байж сайхан 3 жил нэг математикаар суралцахад бол гоё л болчихсон баг. Тэгээд боловсролын сургууль чинь нөгөө хамаг конкурсээс өмнө шалгалт авдаг нэг тийм тогтолцоо байлаа шүү дээ. 90-80 хэд он ер нь яг 80 хэд оноос эхэлсэн юм да 87-8 оноос эхэлсэн. 7 онд эхэлсэн баглаа. Манай урд үеийнхэн бас тийм үү. Тэгээд 88 онд боловсролын одоо багшийн дэдийн шалгалт тэгээд конкурсын өмнө болоход шалгалт өгчихгүй. Сородоо. Тий. Ер нь ч ихтэй нэг багш болно гэхээс нэг ч ихтэй Татгал цаг. нэг татгал цаагүй. Тийм. Тэгсэн чинь 15 оноо аваад нэг багш нараас ажиллаж байгаа улс ажилчдаас нэг хуваар сурагчдаас нэг хуваар гэсэн 2 хуваар очиж манай багшийн дэдийн Батхүү багш шалгалт авчихсан. Тэгээ ажилчдаас гэдэг нь багш нар л голцоо улсууд орж байгаа юм л да. Сургууль төгсөөгүй төгс хэмжилгүйгээр бас нэг шалтгаантайгаар багшилцсан улсууд энэ байдаг шүү дээ. Тий. Тэрнээс манай боловсролын сургуулийн даваа жаргал багш. Тэнцэж орж байгаа. Дааж явах гэж орсон. Тий. Манай хүн чинь нэг олон улсын сургууль, олон улсын харилцаанд зөвлөлт холбоот сурж байгаад ирчээд байсан юм. Тэгээд битээр зэрэг хэлсэж нэг өдөр. Аав ээж нь ямар ажилладаг хүмүүс байв? Та хэд ер нь тоогоор нэлээд сайн дэмжижсэн үү? Манай аав ээж малч. Тэр үед Дундгой аймгийн Өлзит сум маань 2 дугаар 5 жил нэгдлэгч. 2 түмэн тэмээтэй хошоо мөнгөн боолтой 2 дугаар 5 жил нэгдэл гэж одоо манайхаа өөрсдөө тэгж магтах дуртай байсан. Тэр тэмээн сүргийнхэн тод түм үрхээр нэгдлийг нь мөнгөн бойлоор одоо шагнана гэх юм уу тэр одоо дурсамж болгож мөнгөн бойл өгдөг. Одоогийнхоор бол цом шиг юм уу гэж мөнгөн бойл. Тэгээ манай 70 хэд онд манай сумын тэмээ 20 мянга хүрсэн байх нь шүү дээ 2 түмээр тий. Тэгээд хошоо мөнгөн бойлтой 2 дугаар 5 жил нэгдлэг тэр нэгдлээ анхны элсэгч тэмээ чинь тийм л айлсан л да. Тэгэд хүүхдүүдийг бол яг жишээл эрдэм номоор л явж та нар хөлөө олох зөвлөл гэж их сургаж дэмжиж хүүхдээ зэмлсэн ч гэсэн нэг тийм нэг хэл зүгээр зэмлчихдэг нэг ярьсан ч нэг тийм гоё зэгстэй ярьж сургадаг нэг тийм айлууд байдаг шүү дээ. Буруу дугуул цогжиг гэх жишээний. Тэг манай аав ээж нэг тийм ном их уншдаг. Өөрөөсөө хүүхдүүдтэй бас их тийм ер нь л тийм номын талд хэлэхтэй болсод учраас тэр талаад нь хүмүүжүүлсэн баг гэж санддаг. Цэрмийн багштай бас холбоотой бас нэг төв өгдөг шүү дээ. Манай ихч тэр одоо багш миний өмнө багшилж байсан ихч гэдэг маань 6 дугаар ангид 7 дугаар ангид аймгийн математик олимпиадад бэлдэж оролцчихсан байна. Цэрмийн багштай. Яг гарынхан шав харин. Тэгээд тухайн үеийн багш нар төрийн албаа хаагчдыг хөдөө орон нутагт нэг малчны туслахаар илгээдэг. Тэгээд манай багш хаврын урт амралт болдог байсан. Хаврын амралтаар төлчнөр томилогдоод буян төрөгээд одоо манай баригаад гэсэн үг шүү дээ очсон баг. За нэг багш хүрээд ирлээ яах вэ? Хэний төхөө гэж гад. Энэ хүүхэд нь олимпиадад явуулдаг гэсэн эдний төгчийг манайх руу явуулсан. Тэгээд тэнд нэг 20 хоног тэмээ онж тэмээ хариулсан. Тэр үед манай ажиж аав ээж хоёрыг ажиж гэнэлтэй. Ажиж хоёр Цэрмийн багш энд нар нийцтэй байсан юм шиг байна. Ном уншдаг болсоод байсан. Багш чинь бас нэг элдв бусын чүдэнзний бодлоо чүдэнзэн үдэнзээр юу яадаг ч хамаагүй бодлого ороод нэг жоохон хөгжөө өн бас. Өөрөө цагаан хоолны хүн байсан билээ залууд. Ингэний хоромгонд их дуртай. Айраг ууж байгаа юм шиг л ингэний хоромгийг уудаг тийм багш. Тийм бас нэг тийм учрал болж ирсэн шүү дээ. Та хоёр математикийн багш. Бусад гурав танахны. Бусад гурав маань манай дунд ихч бас багангийн багш монгол хэлний багш гэдэг нэг хавсарсан мэргэжилтэй багш шаар төгсөөд гэхдээ багшилж байгаа тэгээд хувийн өөр юмнууд хичээлсэн. Том дараа дээд том ах маань бол цэргийн чиглэлээр явж байгаад тэгээд зуланд гарсан. Та үлзий өгтөр нийт талцчихсан. Үлзий багш тайгаа бол ерөнхийдөө дам танил маягаар л да. Багш нарын багш. За гэхдээ нэг багангаас олимпиадад оролцоод явж байхад бол
үлзээ хөшгээд одоо багш нар хүндэтгсэн тэр сайхан үйл явж байна. Хүүхдүүд бид нар бол нэрийг мэдэн зүсэн юм зүгээр яг арай багалдаа бид нар үлзээ хөшсөн юм. Та чи өндөр шил суманд 9 жил болоод шууд цэгцүүлэг сургууль тий. Тэгээд багш болсноос хойш бол яг мэднэ л дээ. Тэгэл байна тий. Багш болоо за энэ хүүхд чинь ингээд төгсөөд ирсэн юм манай сургуулийн хүүхд байна нэтэрэ гэж боддог л байлгүй. Тэгээд мэдлэл зүй яагаад одоо ажил төрлийн ямар байгаа хаана байгаа вэ нэтэрэ гэсэн ярилцаадаг болоо. Тэгээд сүүлдээ би нэг олимпиадад бас ганц нэг ирээд тэгээд арай татна болж байгаа байхгүй. Тэгээд таныг олж авцсан уу? Тэгсэн ер нь манай цэгцлэг сургуулийн чинь тэр математикийн зөвлөсөн сургуультай сургууль гэж 1997 онд байгуулад. Тэр нь чинь одоо манай гавьяат одоо төгсөлхийн уран чимэг багш, төвдөн багш, жаргал сайхан багш энэ та нар олимпиадынхан бол бүгдээр мэддэг юм. Энэ багш нар маань ажиллаж байгаа. Тухайн нөгөө нэг бас нэг давалгаа болсон нь хөдөөнийхөө хот руу их ордог болж байгаа. Хот руу орж ирээд хувийн сургуулиуд дундгойн бол их хувийн сургууль болсон шүү дээ тийм ээ. Тэр үеэр хувийн сургууль байгуулаад тэгээд одоо ангийн багш, төвдөн багш манай үлзээ багш ерөнхийдөө нэг төвдөн багш шилжихтэй тийм ингэж үлдээнэ гэдэг юм уу одоо үүрэг даалгавар өгөөс намайг бараг за чи шилжиж ирээд энд ажиллаа гэсэн үүрэг өгсөн баг. Залгамж. Тий. Энэ оюун багш манай Алтуулцгийн тий бас цуг уу? Оюун багш нэгдүгээр сургууль. Тэр Эрдэмтэн талын сургууль гэдэг. Танах чи 4-р сургууль. 4-р сургууль. Одоо цэгцлэг бол Одоо цэгцлэг. Ягаад юм дээр үг? Хэзээ өглөө. Цэгц бэлэг гэдэг нэрийг ч одоо яг сургуулаараа хэдүүлэн зөвлөлдөж байгаа л өгсөн. Өөх шалтгаыг нь бас оролцсон баха. Тий. Ямар ч гэсэн хэдүүлээ бүр янз бүрийн олон нэрнүүд дэвшүүлээл тэгж жаад цэгц бэлэг гэдэг нэрийг гэтээ зөвлөлдөж өгсөн. Яг нэг хүн ч өгчөөгүй. Яг яалт ах бүр хамт олноороо зөвлөлдөө. Дахиад нарийн яриа тэгж жаад өгч ирсэн. Өндөр шил сумаас аймаг олимпиад оролцож байхдаа хэр амжилт гаргаж байна та? За би өөрөө бол яхаа нэг 4-5 дугаар тэр багш нар аваад. За хүүхэд оруулах бол их хэцүү өдөөнөөс ч. Юунд оруулах? Байр эзлэх гэсэн үг шүү дээ. Манай нэгдүгээр сургууль чинь өөрөө сонгоны ангитай. Цэгцлэг сургууль одоо манай энэ математикийн зөвлөсөн сургууль чинь тасраад гараа явуулсан шигшитсэн бас сургуультай. Хоёрдугаар сургууль гээд бас. За тэр нь тэгээд сургууль бүхэн төвийн сургуулиуд ялангуяа юм лээ. Олимпиадын юутай багш нартай. Тэгэд нэг 2-3 дахь оролтон дээр юм одоо манай нэг инк 50 ган төгс энтер гээд манай энэ гавьяат уран чимэг багшийн шавнартай. Эдгээр 6 дугаар ангид байхад нь олон улсын хөрөлтийн инк 50 гэдэг нөхөө байдаг шүү дээ. Тэгээ их сургуулийн лицейд ирсэн байсан хаа. Тэр энтрийг 6 дугаар ангид байхад. Тэд нар дундуур нэг хүүхэд 2 дугаар ангид оролцсон. Тий. Тэгээд наашаа шилжиж ирдэг урд жил юм уу да жаахан анхаарал энэ нөхөр олимпиадад бас ганц нэг хүүхэд бэлдэж байгаа юм байна шиг өссөн. Юу яахгүй. За тэрний ард дээр нь нэг бас нэг мас юу нэг онооны чансаагаар нэг босго давбал шагнал өгчдөг нэг шагнал байдаг гэсэн. Тэнд ч бас медаль эхний бариудаа медаль өгсөн мөртлөнгөө нэг тодорхой онооны босго давхаар зэрэг. Тэр бол урамшилтай л да. Нөгөө тийм өрсөлдөөнтэй газар чинь сумаас очиж тэр босго давсан шагналаа аваад очиход шагналтай очиж байгаа юм л та. Эцэг ихт нэр хүндтэй сургуультай нэр хүндтэй очиж байгаа. Тэгээ босго давсан шагнал бол бас нэг хэдийг авчихсан гэж байгаа. Тэгээд гой шагнал. Багш нарын төрөл бол их хэцүү. Улсын математикийн олимпиадад аврах Цэрэнбэм багш орно. Тийм биз? Тэгээд улсын математикийн олимпиадын мөнгөн медаль самдамжинлээ багш орно биз? Тийм ээ. Одоо манай Нямсур багш байгаа шүү дээ, тий? тэгээд шүү дээ. Нямсур багш маань байсан. За үлзээ багш бол яг бидний үед бол олимпиадад ороогүй зүгээр. За тэгээ энэ төвдөн багш жаргал сайхан багш эдгээр чинь төвийн багш орж ирэн таны багш энэ гэл бүгдээр ороод ирнэ. Тэр дээр л харагдаж шүү. Манай ангийн багш бас нэг хэсэг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Хэн үлзээ сайхан багш байлгүй яхаа? Намайг олимпиадад орж явахад Улаанбаатар руу шилжсэн байсан юм баха. 80 сон дарангаа авчих. Та зөвлөдөл миний ангийг төгсгөл явуулсан юм биш үү тэр чинь. Ангиа төгсгөл тэр чинь нэг л анги төгсгсөн нөгөө алдарт. Мон оронгийн наран хөөгийн анги шүү дээ. Тийм шүү дээ. Тэдний ангийг төгсгөл явуулсан. Тэгэхээр олимпиадад бол хамт оролцдог байх. За тэгэхээр энэ ихний 3 байранд юу н орох бол чангалтай тэдний донд. Тийм байна. Тэгтээ та
Сүүлд улсын бид нар судалгаа авахд 15 төрөвтэй гэж байна. Яагаад нэг сүүлд 15-аас хойш бол тэр авсан судалгаа 15 байсан бол 16-7 болсон байна. Тэгээ улсын бид нар авсан тий. Тий. Тэр цэгцүүлэх сургуульд ирснээс хойш төрөв нь байна тий. Ерөөсөлд 24 жил. Тий. Тэр чинь баг 17 8 төрүүлсэн ба шүү дээ. Нөгөө үлдсэн цөөхөн төрөөгөө хин авч. Манай инколд шавьчин өмнө дундаас нь шилжиж явцсан л да. Ирээд битээр ингээд инколд битээрийн хамт ажилласан жилүүдэд бол ерөнхийдөө хуваасан болов. За. Тий. Инколдтой хуваагаад ээлжилээд шууд заримдаа би яваад заримдаа инколд яваад их нэг багш явдаг болсон. Байсан. Тий. Хоёулаа явдаг үе байсан үл хэстэй болох байсан. Тэгээд Болсод тий. Нэг нь явж нэг нь үлддэг жил байсан. Тэгээд Инколд маань милэний авсан. Манай Бямсрын багшаас бас авч ирсэн баг. Нэг төрүүл авбий. Цэрмэн багш хин энэ төрүүл намайг төрүүлж эхлэх үед бол манайхан наашаа явцсан байсан л да. тэгээд за цэгцүүлэх сургуульд хэр олон бат багш байдгийг. Цэгцүүлэх сургууль за одоо бол нэг 50 төгрөгийн бүрэлдэхүүнтэй хүнтэй 40 шахан багштай 35 багштай байна. Хэдэн математик вэ? 5 математик багш. Цэгцүүлэг сургууль яриул бас харин их түүхнийх гоё шүү дээ. 1997 онд байгуулагдсан гэдэг одоо 30 дахь жилдээ дөхөж яваа гэсэн үг тийм ээ. 97 онд байгуулагдсан цагаас нь эхлээд хойш нь хөөхөд 28 жилийн түүхэн дотор 4 Монгол улсын байдаг ш. Яг тэр бүрэлдэхүүнээс нь төрн гарсан баг. За ажиллаж байсан багш нарын тоол бол 20-од. Яг одоо ажиллаж байгаа багшийг нь тоолохоор 10 багш Монгол улсын зөвлөх багш. Нэг нь та. За нэг нь яг би. Нэг нь бэм багш. За ингээд англи хэлний багш байна, монгол хэлний багш байна, физикийн багш байна, нийгмийн ухааны багш байна. Яг төрөл бүр дээр ер нь байх шүү. Зөвлөх багштай. Тийм олон зөвлөхтэй сургууль бас нэг байдаггүй юм биш. Тэр бол шивтэй. Багцаалдчихсан уу? За яг хөө нэг их тоолоогүй. Гэтэ нарийн нэг багцаалдаагүй. Олон л байх. Тэ. Ер нь эдэ анги даа төгсөх шүү. Анги даас анги чинь ерөө өндөршил суманд 2 анги, наа нэрээд 3 анги нэг 5 анги бол төгссөн баг. Тэгээ олон жилийн циклээр болохоор тий. Ер нь бол 6 дугаар ангиас юм 5 дугаар ангиас юм аваад 12 хүртэл. 10 хүртэл. Туучных бол 4-өөс аваад 10 хүртэл жил үзсэн шүү. Тэгээ сүүлийн жилүүдэд бас нэг анги даагаагүй. Хамгийн сүүлийн анги би чи 17 онд төгссөн. Одоо анги даахгүй ажиллаад байна. Тий, анги даахгүй. Тэр намар юм бол шүү дээ. Би бас тэгж байгаа. За, манай хоёгоо огс маань таавхан харж байгаа байхгүй. Энэ залаата малгаатай. Багш нэг хобби юу? Шагаа харуу. Тий, хобби. Та яг тайлбарлаж өгөөч нь математик магистр чи залаата болгоод юм баг байхгүй. Байх нь байдаг зурааснууд байлаа мэдхгүй. Тэ аймгийн авраг шалгаруулах тэмцээн болон аймгийн наадамд гэсэн үг. Тэ аймгийн наадамд одоо бол тэр аймгийн авраг шалгаруулах тэмцээнээс зэргийн болцол өгөх нь цолны юу өгөх нь бол татгалзчихсан байх. Тэ. Зөвхөн наадмаар л цол аавна гэж байна. Бүх шиг морь шиг болох тийм байна. Арай өмнөх үед нь бол авраг шалгаруулах тэмцээн аль нэг том тэмцээн л тийм. Бүх тамирчид нь ордог. Тэр хоёр дээрээс тэгээд нэг 5 удаа аймагт байр эзлүүл малгай энэ тэмдэгтэй гоц мэрэгэн гэдэг аймгийн гоц мэрэгэн гэдэг. Цол дээрх авдаг юм байна тий. Болцлол хангаж байгаа юм л да. Аймаг гоц мэрэгэн гэдэг. 5 удаа орохороо тэр гоц мэрэгэн гэдэг. Аймагт гоц мэрэгнээс дэш цол байхгүй. За. Аймгийн 15 6 туруу гэдэг чинь бас нэг аймгийн дархаа аварга хэд байлгүй. Юу нөө математик нь бол математик нь бол тийм. Дондгой баг хамгийн олон туруутай өгсөн тав хаа тий. Өмнөхүүд нь хоорондоо цөөхөн салангаа сүүлийн үед багш нарын ангилалч өөрөө их хожуу хэлсэн юм чинь. Тийм шүү дээ. 90 оноос хэлсэн шүү дээ. Тэр чинь 10 жилийн дотор төрүүлчихсэн гэхэлэр ч одоо тэгэхээр хуваагдаад цөөхөн. Шагаа харва гэзэнээс сонирхсон. Цэрэгт байхад 1990 оны үед юм л та шагаа харваыг дэлгэрч эхэлсэн. Тэр чинь нэг ноогдмол байдалтай болсон. Сэргээ гэдэг үү? Тийм. Ерөөсө бүх газар. Тийм.
Шагаач өөрөө нэг тийм нэг пядлын тоглоом моглоомч гэсэн юм уу? Бас тийм хандлага хуучин цаг тоглоом гэсэн юм эсвэл пядлын гэсэн баха таа. Тэгээ социализм үед хоригдсон тоглоом байхгүй. Тэгээ хүмүүс жоохон нууцаар харагдаг. Хөдөө хөөрээр хуучин сайхан харуулж ирсэн уламжилт улсууд маань бол ганц нэг залуучуудыг Сэмэрхэн татаад энэ шагаагаа өглүүлээд занд баг нуугдмал байдлаар шууд тоглоод яваадсан байгаа. 80-ад оны сүүлээр энэ төр бас албан байгууллага дээр энэ төр шагаа харуулж гоод арга хэмжээ авахгүй энэ төр дарга марга ажилтны сураг байдаг шүү дээ. Арга хэмжээ авахгүй л гэхээр одоо яаж сануулж ирсэн юм уу? Донгодож ирсэн юм уу? Тэгэж жаад 90-ад онд яг дийлгэрсэн. Тэгээд цэргийн анги дээр бид нэг цэрэгтэй шагаа харуулахаар сонирхоод офицеруудын ажлын сумаар ингээд тавиад үзсэн чинь нэг болж ирсэн. Сумаа явуулж чадаал Германы одоо онох монох бол хамаагүй шүү дээ. Тэгэж үзэж ийсэн санагдээ. Тэгээд нэг ганц нэг энэ офицерууд энэтэй хамт тоглоно гэд нэг сум нь хүрээд байгаа нөхдүүдийг чинь суулгаад урамшуулад тэгээд анх тоглож үзэж ийсэн. Тэгээд зэрэг салгадаад ирсэн чинь юу миний тэр тоглож үзэх. Манай нутагт манай Өлзит сум чи их олон мэрэгэнтэй сум ер нь. Өлзит сум ер нь төрсөн сум. Өлзит сум ерөөсөө их шагаач олон. Одоо ч ер нь бас Дундгой аймгийн шагаачид дотор Өлзит их нэлээ олон. Тэгээ Дундгойн шагаач ч өөрөө Монгол улсын нэлээд том багуудаар тарчсан легионерууд байдаг шүү дээ. Тэрний нэг хэсэг нь Өлзит сумынхан байдаг. Тэгээ тэр Өлзит сум дундаа шагаа дэлгэрээд манай үеийнхэн сураад бүр мундаг болцгоцсон байсан. Тэгээд яг нөгөө алтны дэрэгдэх гуйл шарлна гэдэг найзууд маань их гоё сайхан харгаад байсан. Тэгээ өндөршил сумд багшилсан чинь багш нь тэр өндөршил сумынхан бас их сайхан харагддаг болсууд маань сум тавьж сонирхож байгаа, үзэж байгаа, нэг дөхүүлж байгаа баримжаатай одоо юу гэдгийг нэг жоохон эв дүйтэй байгаа нөхдүүдийг ер нь тэгэл татан шитээ за дөө тоглоодоо байвал сайжирна. Алуу өнөдөр тоглоом шүү ирээрээ хамт суугаараа гэдэг. Тэгэхээр яг одоо орон нутагч нөгөө үзэг саатах юм баг. Ерөнхийдөө тэгээ соёлын юм уу, спортын юм руу залуучууд ер нь боломж олдвол тийм юм гарлаа хандуулна. 90-ад онд ч нь бол юм жоохон хомсгон байсан юм чи. Тэгээд сайхан шагаачин найзуудтай ах нартай танилцал найзлал тэгэл явцсан. За бид тэр заавал ярих ёстой нэг сэдв нь л одоо Өлзөөх шинэрмжтэй юм байна. Сая 23 том болсон тий. Та ер нэгнийхээс нэгтлэл тэгс оролцсон зохион байгуулсан бүх хил үйл ажиллагаанд 2001 онд би очиж байсан. Тэг өндөршил сумаас ирж ирсэн. Тэг би тэгэхэд өндөршил яг өндөршилд сүүлийн жилдээ ажиллаж байгаа юм тэр. Дараа нь одоо Өлзөөх хөшийн сургуульд ирнэ гэдэг прогноз авчихсан байсан. Тэг тэр одоо ирнэ шүү гэдэг юм. Тэгээд тэр чинь их сайхан том олимпиад болж очилгүй яг бат одоо ахын ч очиж байсан Баттулга. Тэр манай ангийнхыг олол очиж байгаагүй. Тэгсэн байна тий. Манай ангийнхыг олол очиж байсан. Маш хүнд замтай болсон шүү дээ. Тэр одоо түүхэн зам. Хоёр машины нөгөө урдлынхаа машины тооромцны улаан гэрлийг харж авчихсан. Тийм. Тэгээд нэлээд нь бутсан. Тэгсэн. Би тэгэхэд өндөршил сумаас шуудан гарчихсан. Шуудангийн машин дээр. Энэ машины нэгтлэх бодгонд хуурайсан шүү дээ. Никл шиг болгоо. Өөрөөс нь талын гаргаад ирсэн. Нэг доторх цагаан томд гараад ирсэн. Тэр яг тийм олимпиад бол. Тэгсэн тий. Нээлт хийх байсан шүү дээ. Одоо тэр яг шуурганы өдөр чинь тэг нээлт бас хэдэн цагаар хойшилдог ч үлээ. Нээлээ орой болсон нээлт чинь өдрийн 1-2 цагийн өдөрчл болж байгаа шаран шуур их хурдан хугацаанд л та уул. Өндөршил сумаас би шуудангийн машинтай ирж исэн. Яг та нартай адилхан үзэгдэл болол харанхуй болоод 3 сайхан сум гэж дунд нэг зам одоо дайрч гардаг сум. Тэрэнд хүрч хэмжээг байхад бүр явж болох байл. За энэ машины шил хагалж мэдэх юм байна гэд жолооч уруу хараагаа зогссон байна. Тэгс яг яаж тэр бол тохиролцоогүй салангад гарсан машин байгаа. Бид нар ингээд уруугаа хараа зогссон чи бидний хажуугаар дахиад бургоо орж зогсож байгаа байхгүй. Яг харанхуйлах юм. Дахиад бургоо машин. За өнөө хажуугаар машин ороод ирлээ. Энэ ард явж ирсэн юм байна. Тэгсэн нэг нөхөр гүйжрэл сонгох шатах. Зам асуух гэж байгаа юм болоо гэж удаа. Тэгэл нэг юм шороотоо зудалтаж байгаа хаалгаа онголгож байгаа ш. Гүүгэл ороод ирсэн манай отхоос гарсаж байгаа.
Тэр одгүй тэр ч бас бараг 10-аад жил уулзаагүй ч юм уу. 7-8 жил уулзаагүй байгаа шүү дээ. Ярьсан хэлсэн ерөөсөө байхгүй. Тэр үгүй ямар гар утсан байх. Тий шүү дээ. Тэрс хүүе чи сайн байна маа гэдэг ингээл сөйдөл уулзт юм байгаа шүү дээ. Одгүй тэгэхээр сайн шандад математикийн багш ажиллаж байгаа. Тэгэд үлзий өгшөө олимпиад чинь нэг том олимпиад анхал хөдөө болж байгаа том олимпиад зарлагдаа. Тэгэд орнгойгийнхан маань ирж явсан өндөр жил суман дээр одоо намайг байдаг гэж мэдэж байгаа. Утсан ярилцсан муутай юм чинь. Шууд дахиад ирсэн чинь намайг аймаг явцаас шуудангийн машин гэдэг юм байгаа шүү дээ. Тэгээ араас дахиад явсан манай машин нэг арын машинд бол бүдэг бодог харагдал байсан юм байна. Энэ машин мөн байхтаа л гэж яваадс гэж. Тэгээ яг тэр харанхуй шорооноор хөдөд харчихсан шүү дээ. Бас санагддаг гоё тий. Тэр манай ангийнхыг олуулаа ирсэн шүү гэдэг чинь нэг нь одход ирж байгаа. Цаана. Тэгээд эх жилээс нэглээд намар болдог болчих тий. Дараа жил нь хавар илүү намар илүү тэгэл намар хийсэн дөө хоёр. Тэгсэн бахаа. Дараа нь ер нь тэгэл намар. Хавар ер нь цаг хугацааны хувь зохимжгүй байна гэдэг. Тэгээ дараа жилээс нэглээд яг дунд нь өөрөө зохион байгуулалцаад хамт хийгээд сүүлийн одоо сая 23 дахыг нь хүртэл ингээд хийлээ. Энэ нутгийн удирдлагууд бас дэлийн ачаал хөдлөө гэж байна уу? Зөх хэмжээнд дэмждэг тийм ээ. Гэтэ яг Дундгой аймагт гаргаж байгаа тэр нэг хөтөлбөрүүд дотор багтаас л да. Боловсрол чиглэсэн хөтөлбөрүүд дотор багтдаг. Манай нэгдүгээр сургуулийн чинь бөөдөр очдөг болоод гоё. Ер нь манайд одоо хамгийн их ач холбогдол өгж хүндэтгэлтэйгээр гэх юм уу яг энэ олимпиадад бид нар бол ерөөсөө яг бид нар оролцох ёстой олимпиад маань очих ёстой газар маань гэж яг ийм очдог яг сургууль маань төв орон нутгийн чиглэлээс Улаанбаатар чиглэлээс бол манай лабораторийн нэгдүгээр сургууль байгаа. За нэг би санаж байхад нэг 2 удаагийн олимпиадад бол дунд тэрд нь очиагүй санагддаг юм. Нэг арай цөөхөн бүрэлдэхүүнтэй болчихсон нэг 2 олимпиад санагдаж байна. Тэр нь одоо нэг өөр юм давхгүйсэн нөө цаг үеийн шаардлага тийм болсон уу. Тэгээд эргээд сүүлийн жилүүдэд бол яг нэг уламжлалаа хадгалаад. Энэ ер нь математикийн гүнзгийрсэн сургуульттай яг олимпиадаар нэлээд гаргууд өндөр амжилттай явж байгаа сургуулиуд нь бүгд очдог нь манай олимпиад их хүчтэй гоё болгож байгаа шүү. Нарангэр багш маань яг өлзөө өгчтэй очиод яг ингээл яриа сууж идэг. За говийн уул шүү дээ таав нэгэл ингээл яриад айраг зээлгэлээд олимпиадад очиж чаал хүүхдүүдэд нагуулж очиж чаал. Тийм. Та нар бол одоо залуучуудынхаа багш нар байлаа тий. Тэгэл тий. Би баг 20 утсан баха. Харин би нэг 2 очиагүй л үгээд байгаа ч л тийм байх. Тий. Гоё сайхан олимпиад байдаг. Өмнө Говь аймаг маань бол ерөөсөө бүх олимпиадыг тасралтгүй гэсэн. Тэгсэн байна. Тий. Өвөр хангай аймаг ер нь за яг сүүлийн нэг ганц нэг жилүүдэд бас алдаг оног болчихлоо. Өвөр хангай ер нь тасралтгүй гэсэн. Ялангуяа мэрэгд сургууль гэл. Тий. Харанга Баян хонгорудаас алдаг оног очоо. Хар хангай бол алдаг оног ирээд Баян хонгор ер нь нэг үе бас нэлээд сайн ирсэн. 2001 онд нөгөө 48 дугаар сургуультаар адиогчдаар олимпиад зохион байгуулад. Тэгсэн чинь бэм багш өрөөд ирсэн. Та нар цугул та тэнд очиог байсан юм байна те. Та 2001 онд бол очиог түрүү авахгүй зэрлээгээд. За 4 тэгээ 8 дугаар гэлөө. 48 олимпиадад юм уу те. 48 дугаар сургууль тийм олимпиад 48 болдог гэсэн. Тэгсэн 4 дугаар ингээд талтуулж 2 дөрсөн. Манай ингээд золцоо гэдэг нэг шав төрүүлээд. Тий. Би 2 төрөө хүртэх гэж байгаа гэж цаад нэг багш баавар тавьч яриа л тэгээд олимпиад ховор байсан нэг зэлгүй одоодоо цуглаад байдаг. За багшаа бас нэг хобби яран нариг. Таар нь шүлэг зохион бичин өөр ерөөл магтаал хэлгүй. Дундар дотор аав ээж юм уу? Яриа хэлээд цэцэн мэрэг нөө аав ээжүүд. Түрүүнд ярьжсэн шүү дээ нэг сургаал үг хэлсэн чинь нэг хэлцүүг хэлэх юм уу зүйр үг хэлэх юм ихтэй гарсан тий. Тэгээд аав маань бол бас нэг айлын нарийн дээр ерөөл хэлцдэг юм байсан баг. Би юу яасан юм бэ? Сургуульд орохын өмнө нэг эгчнэр мэгчнэр маань сургуульд ороод ном дэвтрээ авчираад амралтаараа хичээл номонд автахаар юм үзэж байгаад нэг цагаан толгой молгоо бас нэг жоохон ойлгочих. Үсэг холбоод үг холбоод уншаад тахлаар зэрэг манай ахын дэмжиж нэг хүүхдийн зурагтай голцоо ном дэвтэр энэ олдол авчиж үзүүлж хагаад юм уншдаг болгож чинь. Зөв уншаад эхлэхлээр зэрэг ганц би одоо сандгийн маа нэг
том Монгол улсын өнгөт альбом гэдэг нэг ямар юм блэ нэг нэвтрүүлгийн төлөрхөл ном байсан юм шиг байна. Зургтай хатуу хавцтай. Дараа нь тэр өнгөт альбом гэж ургамлын ном байсан. Одоо сүүл би нэг удаа харсан нэг номын санд. Өнгөтэй зургтай зүгээр л ургамлын дандаа Монгол улсын нутаг дэвсгэр ургадаг ургамлын тийм тайлбар байхгүй. Тэгсэн чинь тэрнийг одоо нэргүүлсээр байгаа нэрүүдийн зэчилсэн байна. Тэр номнуудын тэгэл зургийг гараад ирэхээр тэр гэдгийг гэж хэлдэг. Уншиж нэр тэрнээс яаж тайлбарыг нь ойлгохгүй шүү дээ. Нэрийг зэчилсэн. Дараа нь 60 шок гэдэг нэг зургийн ном байдаг гэсэн санах. Тоншоо сэтгүүл энэ гэж байх үе энэ нэг логоруудын нэг хэлдэг. Тэр хүний 60 шок гэдэг зурагтай тийм ном байдаг. Зураг бүхнийг нь тайлбар нь 2 мөр ч юм уу 4 мөр ч юм уу өгөө тийм үгтэй ихэнх нь толгой холбоцсон. Тэдрийг нэг өгч ажиллаж. За бална. Тавжооны арслан мэт домба гэсэд ажлын цагаар амрагсад энэ төр гэл нэг юм зураг ба шүү дээ тий. Юу сайн санаа тахтуу нар мөн сардаа нэг л ирэх юм та гээл нэг хон ганцглаад дахиж байгаа айл дээрээ буцаж байгаа моцогтой хүний зураг мураг ингээд тавьчихсан тий. Тэлэр чи өнөөхийг ингээд тэр нь ятгад нэг жоохон өгөө хошин талдаа зураг нь их гоё болохоор хүүхдэд сонирхолтой байдаг юм. Уншиж эргүүлж гад нөгөөх нь бас хийжилсэн байна. Тэгэл нөгөө яхад хөдөөний улс учраас өөдцөө усад хүүхдийг хөөргөх юм чинь ирэл. Заав нэг намаа яваа тэр нөгөө энийг нэг тайлбарлаж өгөр. Энд чи юу гэдэг зураг үлээ гэлээ. Жохон хүүхдийн сургуульд ороогүй жохон хүүхд юм чи өнгөрөл нэг хэлчих. Тэр бас нэг тийм нэг толгой холбох юм энэ байдгийг баг миний багш юм болов гэж сандаг шүү дээ заримдаа. Тийм биш тий. Та хэдэн ном 1994 онд анх зохиосон шүлгээ тайзан дээр уншиж үзсэн. Тэрнээс өмнө нэг зөвхөн 10 жил байхаас эхлээд яг ганц нэг шаардлагатай газар нэг мөр холбочоол тоглолтын нэг өмнө хэлдэг дург мөрч юм нэг иймэрхүү юм уншаад зохих хэмжээтэй юм хийгээд байгаа байхгүй. 1994 онд юм уу аймгийнхаа нэг тэр нэг утга зохиол сонирхогчд шүлэгчдэг улсууд бас болор цом гэдэг нэртэй тэр нас аймагтай хийдэг. Болор цомынхаа уралдаанд анхаарч шүлэг уншиж юу яагаад. Тэгээ тэрнээс хойш явсаар бод 2013 онд Ботгон насны зүүн гэж нэг яхав ном хэвлүүлсэн өөрийнхөө бичсэн шүлгүүдээр. Миний дөрөв алдраа гэж би 4 хүүхэдтэй л дээ. Яг миний дөрвөн алдраа гэж шүлэг байгаа юм. Номын мөн ихний шүлэг. Алган дүн бөмбөрсөн амин дөрвөн эрх. Амьдрал дүн хурсан азын дөрвөн бэрх. Ижигээсээ тасарсан ижил дөрвөн ам. Ирээдүйн өд чиглэсэн ихэр дөрвөн зам. Өөдөө ассан дөл өргөөхмөн тэлсэн бүл миний дөрвөн өр миний дөрвөн нараа. Мянган алтан аргаа хоймор өдөөн асгах мэт гэр дүүрэнгээ. Мянган мөнгөн шувуу дээвэр өдөөн нисгэх мэт мөч бүхэн баяр миний дөрвөн эрхэм миний дөрвөн эрдэнэ. Өргөстэй хадтай хорвоод хөл нүцгэн төрсөн байг хамаагүй. Өнгөтэй мөнгөтэй орчлонд бэл нимгэн өссөн ч байсан ялгаагүй. Өөрөө чи эрдэнэ болохоор өв хөрөнгө чин дотроо байдаг юм аа. Өсөж яваа цэцгэс болохоор өнгө зүс чин биедэм байд юм аа. Охор жимиг орхоо оргил өөд чигэл давн хөөмн эрдэм ажил хоёрыг эн тэнцүүхэн тэгн даан өрмөн номын сарвал ухааныг ногоо мөнгөтэй жигэн ялн хөөмн хайр энерлийн гэгээг хаан титэмтэй жишээ ялган өрмөнэ. Ижи аав мөнгө гэж итгэх хэрэггүй орчлонгийн зам хорвоо их зөөлхөн гэж хуурдах хэрэггүй одооноос тань дардан зам гэж байдаггүй юм. Замыг өмнө тэгшилдэг юм дандаан жаргал гэж хавархон жаргалыг зовлонгоос хождог юм аа. Нэг л өдөр миний дөрвөн алдрайхан нэгэн бүлийн ачааг өрн алхнаа. Тэр цагт л та нар аав ижи хоёрынхон тэнхээ тамир хэр байсныг мэдэх болно. Бурхан заяатай Монголынхон буурал түүхээр сургамж хий. Буруу тунгаадаг өвгдийнхөө буян жудгаар ухаан хий. Эрдэм ухаанд хүмүүний энгүй суугаар замаан залаа. Илбэрэл дүүрэн ээжийнхэн энэрл хайраар мөрөн засаа. Алдаж ондог ааваасаа авах гээхийн мөнийг ол
ачид сайн багшаасан алс хойчийн чигийг мэд сайн яваарэ гэж аав нь сан хүртэн хормос тэнгэрд сүслэн мөргөнөө жаргаж яваасай гэж ээж нь жаахан буурал эмээ болтлоо сүргөнөө хүслийг хүйцэх чандам нэрд нь орчлон дүгвэ хүсээд хүрэхгүй оргилж гэж бас үгвэ хүүмэн охин сайн явахыг үзэж гэмээн хүний хорвоод хөл тавьсны жаргал тэр шүү дээ аяа дөрвөн мөр минь ардман үлдэх мөр минь Ямар гоё. Баяр үргээ. Хөө хэдөө. 3 нэг Хүүхдүүд нь ямар мэрэгчлээ. нэг хүү маань математикийн багш болж байгаа болсон. Тэг том хүү маань одоо хойр хөдөлмөр ажиллаж байдаг. Тэг. Монгол Улсын сургуулийн бизнес ухааны сургууль суралцж байгаа. Бас нэг жаахан шаардлага тэгээд бизнес хуваар аж ахуй эрхлээд явсан тий. Тэгээ охин маань урлагийн мэргэжилтэй. Хөгжимч мэргэжлийн. Бага хүү маань одоо сурч байна да. Компьютер ухааны сургуульд. За алдарт ихийг ээжийг танилцуулаач. Дөрвөн хүүхдээ. Манай хань Баатар Оюнтя гэж өндөршил сум яриа та. Би бол Улжит сумын гэж төрсөн нутаг бол Улжит сум те. Өндөршил сумд бол багшилж байх үед миний залуу нас шүү дээ. Одоо 22 наснаас 31 насаа хүргэнэ гэдэг чинь хүний яг залуу нас шүү дээ. Тэгээд тэнд айн бүлтэй бололгүй яах вэ мэдээж. Тэгээ нутгийн охин өндөршил нутгийн. 3 хүүхдээ битээр өндөршил сумд л гэж авсан. Бага хүүгээ Дундгой аймагт ирээд сайн цагаанд аймгийн Дундгой аймагт ирээд авсан. Манай хань багагийн багш мэргэжилтэй. Өндөршил сумд багагийн багшаар банк хамт ажиллаж хагаад Дундгой аймагт ирээд нөгөө манай зохицуулах сургууль одоо математикийн манай сургуульд номын санчаар ажилладаг. Таныг хэр шөмжилж байна. Эхнэр нь юуг нь магтдгийг таны ямар чанарыг магтдгийг. Яг одоо тэгээд бид нар чинь гэр бүл юм чинь гэр бүлийн хүрээнд ер нь тий ямар тийм ээ нийцэл байж болох уу ямар юм дээр шүүмжилж болох уу хүний амьдралын үздэг бүхнийг л үзэж давд туулж яваа шүү дээ тийм ээ. Их нартай зураг бичсэн шүлэг байна. Бага. Тэрийг уншдаг. Манай ихнэр тий жоохон спорт бас сонирхолтой. Волейбол тоглоод сургуулийнхаа шигшээд одоо бараг 20 жил явж байна. Өдөөнөөс бид хоёрыг өндөршил сумаас нүүлгэж авчираад аймаг дээр Улсын багш маань татаж ажиллаж шүү дээ тийм ээ. Тэгээд хүүгийнхээ гэр бүлийнх нь хүнийг гэр цуулгаад байхгүй бас нялх хөхт ирсэн тэр өндөршил сумаас. Тэгээд 1 жил болгоод багангийн багшаар авнаа. Гэхдээ одоо яг одоогор бол 2 анги лөө 3 анги бага анги болж исэн манайх. 1-р анги аваад дараа нь 1-р анги аваад ингэж яваа шин. Тэгээд түр номын санчаар ажиллаж байна гэд гисэн томилгоотой манай сургуульд орж ирээ. Тэгээд манай гамаа багш нь биеийн тэмрийн гамаа багш шүү дээ. Манай волейболын Монгол Улсын гавьяат болсон шүү дээ. Тий. Гавьяат багш. Гамаа багш маань сургуульд ороод ирсэн чинь энэ чинь волейбол тоглолт хөхт энэ хөхт чинь тавихгүй гэж байна. Тэгсэн чинь сүүлдээ номын сангийнхаа ажиллаар тэр чигээр дагнчихсан. Дагнчихсан. Тэр төрн бүр болчиход багш чигээ болоод ерөөсөн номын санчаараа. Тийм. Гамаа гэхтээ нарангад байсан шүү дээ. Тэгэлгүй яхаа. Нөхөр нь ихлэж аймгийн арслан. Аймгийн. За үйл хийн эмэгтэй хүн юм болохоор бас тийм үү. Одоо энэ шүү дээ. Та танилцуулалт. Тэр манай хөдөөний бүсгүйчүүд чинь тэгээд үйл хийдэггүй эмэгтэй гэж малчин айлаа охтуудад бол ер нь цохон шүү дээ. Тэгээд сайхан хаяа нэг тэр нэг юуны хоббигоор л нэг учиргүй бизнесийн ч гэх юм уу зориултаар биш. Гэхдээ мегэнтис юм чинь бас яхаа олны үзүүл олны танил болгоод би бас нэг хаяа зар тавьчих. Манай айн нэг юм хийлээгээд зарим нь хүн хөдөлж аавна. Цагааны гоц мөргэн. Математик багш нар 20 төрөтэй чи амар өөр юу вэ? Марцар ойхоо. Гүг. Ойхгүй. Хэцүү тэгийн улаан зөөлөн болтол сүсгэлсэн
Хэдэн номхон атаан бойлж хөөгөлж хөсгөлсөн хэний саяыг хараагүй цагийн жамаар амьдрсан хизээний юм л байсан одоо чигэл зангаараа хоёр сайхан буурай хани минь аав ээж холоос зориод очиход хайран дэлгээд хайлгаан ижи аавыг минь бодогдуулдгаа хавраар хайлмагтаж намраар зайрмагтах хар зулгийн ус жаргалан төрөө хайруу өвлөрч уур савсан халуун хонд бууц сугын дулаахан хараа сунгахад хадаг шиг зэрэглэх ханим нутгаа хаварчаа өвлжөө намаржаа хачин их дотнохон өнгөд жоншдгийг минь санагдуулдгаа бидэн хоёр ижил одонд төрж бидэн хоёр ихэр заяанд суужээ нэр нэрээ мэдэхгүй зүс анх танилцахдаа нэмж их дотн соогүй харц гинхэн тулгархтаа бүлээн урал задалж анхны болзоонд догдлохдоо бүрэг сангийнхаа туйлаар халгаж цохиж хинздэхтэн хагалт сүлжээгүй гизгэн миний л өвөр дээр задлах хатуу туулаагүй амьдралаа миний л алганд дэлгэх харш 2 жилийн ивэл болтол хансах халуун 2 амиан 6 болтол нь үржих ханиан олов гэж бусдад гайхуулсан ч билүүдэд гэхэд хангал насныхаа аагаар хашгир зарлах минь яалаа да. Нүүрэнд чинь тодорсон гэгээ бүхэн миний оноо нүднээс чинь сувдарсан туслын тоогоор миний алдаа нүцгэн хорвоод нөөлөгтэй явсан бол миний халамжаа нүнжигтэй аавыгаан цөхрөлтэй сансан бол миний хайхрамжаа надаас булга торго баян тансгийг нэхээгүй намайг бурууд тойрч хүн шиг яв гэж аргадсан надаас амар дөхөм арга шиг шалаагүй намайг алдрай дөрвөн үрдэн ухаан заахыг л учралсан их холын төөргөөр онолцсон заяа их ирэх цагийг илтэл томолцсон харгай сайхан хоёр буурайгаан урт наслахт нь баярлнаа санааны тэнгэр үрсэн сайн явахт нь бахархнаа дэргэд хэн намайгаан дэмтэй байхад л жавхгаажнаа дэгс хорвоо гажрахгүй дэндүү гоёулаан жарганаа тэртэй голын нутгас минь ихэр юм билээ тэнгэрт дэргэд буурайс минь ижил юм билээ хонгор дөрвөн үрс минь бид юм билээ хоёр бие минь сүлдээд нэг юм билээ хань минь гэж Та ер нь айрын тэр дуртай. Та ер нь бас дуртай уулах их байрг. Дэмбэтгүй. Дэмбэт нэ. Тийм гой баяр байт юм байна те. Айрын баяр гэдэг юм уу юу гэдэг. Айрны баяр хийж байгаа. Айрны баяр янз бүрийн баяр хийж байна. Айрны баяр чинь дотор бас олон ч төрөл болоод тах шиг өв соёлын талаада адууны өв соёлтой холбоотой хийж байна. Төв орнууд хийж одоо Улаанбаатар гэхэд манай дундгавын залуу Тансаг Эрик гэдэг баяр хийдэг байл. Одоо бол энэ жил Дундгав аймагт чинь 2 баяр болчих шиг болсон. Нэг нь тэр 500 дэмбэч ингээд ядаж Улаанбаатарт боллоо. Дахиад баг газрын чулууны ууланд адууны өв соёлын баяр бас болсон. Монгол улсын гавьяа төгсүүлж байгаа. Гавьяа төгсүүлж багш маань. За ер нь бол манай математикийн хүрээнийхэн бол мэдэндээ. Тэгээд энэ жил би 23 дугаар олимпиад дээр бас нээлтэн дээр үлзээ багшийн тухай товчхон танилцуулга ч юм уу нэг тийм юу яваад хаачаагээд манай зохион байгуулагчдын дүгээс ихэд за үлзээ багшийнхаа намтрыг ингээд уншаад ном дэвтэр дээр бичсэн байна. Ариун баялаг намтартай мундаг дүүхэн зүгээр хамгийн товчхон хамгийн бацж гэдэг юм уу тийм ээ. Их товчоор их тодорхой яг хэлүүл юу юм бэ гэж жоохон зангидж үзсэн. Хөдөө орон нутагт аймагт одоо Улаанбаатараас гадах орон нутаг гэсэн үг шүү дээ. Тийм хөдөө орон нутагт анхны гүнзгийрүүлсэн сургалтын үндсийг тавьсан юм байна. Гүнзгийрүүлсэн сургалтыг хичээлүүлсэн юм байна. Хоёр дахь нэг дэх гэж болох юм нь болохоор юу вэ? Дундгав аймгийн математикийн олимпиадын дугаар нь улсын олимпиадын дугаараас нэгээр илүү явдаг. Тэрийг би бага байхдаа анзаарсан. Тэгээ тэр үеийн багш нар их мундаг улсууд учраас тэрийг тэгж хүүхдийн тархинд шингээсэн баг. Заавал ингэж тавьж өгөх хэрэгтэй юм шиг гэдэг. Тэгээ юу гэдгийг Дундгав аймгийн математикийн 17 дугаар олимпиад улсын математикийн 16 дугаар олимпиад гэж ингэж хаяглуулдаг. Төвтэй
өдрийг нь одоо хяналтын ажлын цаасыг нь. Тэгээ яагаад тэгдгийг болдоо гэж бодоод би зүгээр гарах юм юуг нь мэдэхгүй шүү дээ хүүхд юм чинь нэгээр илүү байдаг гэсэн. Бас нэг тэнийг анзаарна л да хүүхдүүд ч тийм ээ. Бага ангийн хүүхд байлаа ч гэсэн тэнийг манай аймгийнх нэгээр илүү тоотой явуулж байна гэл. Магад замбын бамзрагч гэж Өмнөв аймагт гавьяа төгс байлаа шүү дээ. Бамзрагч багш Үлзий багшийн хэд маань 60 донд нэг олимпиад хийсэн тэний улс олимпиадын өмнө орсон юм бэ. Тийм байна. Тийм гэж сонссон. Сүүлд яагаад нэг ирүүл байсан юм бэ гэдэг үнээс баг. Тэр нэг бас түүхэн юм болчихж байгаа шүү дээ. Тэгээд хоёр дахь нь бол гүзүүрсэн сургалтыг одоо орнод зохион байгуулсан. Улаанбаатарын сургуулиуд ялангуяа лаборатори нэгдүгээр сургуулиас бол нэлээд туршлага судалж байсан гэсэн сонсдог. За тэгээд дараа нь гүзүүрсэн сургалтаа сургууль гэдгийг байгуулсан. Тэр нь 97 онд. За тэр математикийн гүзүүрсэн сургалттай сургууль яг хөдөө орон нутагт анхдагч уу хоёр дахь ч тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Би тэрийг мэдэхгүй учраас ямар ч зүйл тэрийг байгуулсан гэдэг нь өөр том гавьяа. Одоо байгуулсан сургуулиуд шигшүүлэг сургууль маань тэр сургуулийн талаас ярьлаа шүү дээ. 4 гавьяат багшийг төрүүлчихэж одоо игнэнд нь 10-аад зөвлөх багш цаана дахиад бас 5 6 7 8 зөвлөх багш нар манай сургуульд ажиллаж байгаад өөр сургуулиуд шилжчихсэн ажиллаж байгаа багш нар байгаа. Тэгээд ерөнхий шалгалтынхаа үзүүлэлтээр одоо сүүлийн жилүүдэд ер нь л одоо энэ 2006 оны ерөнхий шалгалт явж гисэн цагаас эхлээд ер нь улсын 20 сургуульд багтчихад байдаг. Хувь хувьсгалгүй жагсаасан жагсаалтанд энэ жилийн ерөнхий шалгалтаар гэхээр 12 дугаар байран дээр 10 хичээлийг дунджаар ийм байдалтай байж байна. Говийн бүсийн Алтан зул наадам гэж зохиодог ууланд Орногов аймаг бүсдийн зохиодог байсан юм. Энэ жил говийн бүсийнхээ бүс нутгийнхаа хөгжлийн хүрээнд нийт говийн бүсдийн явуулнаа гэх тэгээд олон номинацтай тэр нь одоо шилдэг аж ахуйн баг шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг гэдэг ч юм уу те номинацуудтай тэр шалгуураар анх удаага том говийн бүсийн наадмыг намар сая багшны баярын үеэр хийлээ. Тэрэн дээр хамгийн шилдэг буюу гран-при шагнал Алтан зул наадам гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэр Алтан зул цомын говийн бүсийн шилдэг сургуулиар шалгалж авлаа гэд ийм сайхан сургуулаа үлдээжтэй багш маань. Үлзий багш зориулсан шүлгээ. Тий, за тэгээд 2006 онд Үлзий багш маань тэнгэр дэвсэн дээ. 2007 онд манай сургуулийн 10 жилийн ой болох байсан. Тэрнээс нэг жилийн өмнө. Тэгээд нэг шүлэг буусан байт юм аа. За Үлзий багшийн дурсгалд зориулсан багшаан дурсгоё гэдэг шүлэг. Багшийн ариун алдрыг өвлсөндөө тааман эгэл олон түмэндээ ээлтэй явсан ч юм уу баян их эрдмийг өвлсөндөө тааман их мөрний урсгал шиг дөлөөн явсан ч юм уу дуучин нутгийн хүүхдүүд тоочин гэдгийг харуулж дунд говийн түмнийхэн оюуны царайг тэлсэн дулаан сэтгэлийн илчээрэн түмэн шавын өлгийдэж дуурс хариун үйлсээрэн гэгэн суург усгасан мөнх төр үнрийнхэн зулайг өнөрлсөн ачтан мянгаар шавийнхаа жолоог тэгшилсэн шидтэн ижил дасал ханыхаан хувираагүй хатан сэтгэл итгэл дүүрэн амьдралынхаа хугараагүй ноён нуруу Үлзий багш минь өндрөх тэнгэр минь ээ. Ширээн дээр нь ном, шилэн тавиурт нь ном, ширэн цүнхэнд нь ном, шимтсэн амьдрал нь номоо. Хотол олноороо шуургалсан хувьсгалт нийгмийн үед хот орон бараадаж сайдын хэрэгэм горлоогүй. Ховор зүрийг туулсан хоёр нийгмийн загдаж хошуу дэвсэн цааргалж холын зорилгоос ницаагүй. Хорио цэрийн алдсан зах зээлийн давлгаандж 2-3 хүрдэн хонжоо ашигт дүүгээгүй. Багшийн гэгэн алдартаан гуутай бурхан шиг сүсэлж баг жаахан шавнараа сүүтэй мөрөөрөө хөтөлж сургууль номынхон өргөөнд даруухан алхах төрхөн сураг холын өнөөдөрч дэндүү тодхон санагданаа. Алдрайхан шавнар нь уралдаанд айраг рүү авчихаар алтман өвлснөөс ч илүү жигтэйхэн их баярлах 10 төгсөөд бүгдээрээ ихтэйдэд элсгээр нь азаргаараа дуутай хүн шиг л жилдээ нэг баярлах ийм л сайхан сэтгэлтэй хүний хайлан байсан да. Итгэл дүүрэн итгэл хүндийг өвлсөн хүндэт багш явсан да.
эрхэм ариун алдрын хариулсан нь хэд билээ? Энд ч бодлож таныгаан зовоосон нь хэн билээ? Томьёолж бичсэн тооны бэхэн хатаагүй байхад, тод саруулхан ухааны эрен хараагүй байхад, даанчиг хурдан яваад өгсөн дөө таан дараа хойно л бид нар өгүүлсэндээ багшаагаан. Мяндсан жолоонд хүргэсэн буман шавийнхан итгэл байхад, мянган жилдээ чөлрөмгүй түүхэн үйлшийн сувраг байхад, бадаг шүлгэнд багтамгүй бахтан марвин намтар байхад, цалиг түүхэнд мөнхөлмөр цагаан сэтгэлийн далай байхад, багшин нэргэж төрнөө. Төрөхдөө эвийн халуун голомтондоо хүүн болж төрнө. Эрдэм бэлгсэн сургуульдаан шавин болж төрнө. Эгэл олон түмэндээ багшин болж төрнө. Их Монгол орондоо эзэн нь болж төрнөө. За. Таны бодлоор математик гэж юу вэ? Математик өөрөө их том эмгцэгч. Математик өөрөө нөгөө хувиргаж болдог үнэн. Ер нь гол нь л тэр юм уу та. Тэгээд Тодорхойлмоос математикийг ер нь яг характер нь бас нөгөө хатуу талтай та тий. Яг үнэн худал дээр явагдах гэдэг. Тэр нэг шин үнэн шугам гэдэг шиг тийм нэг нэлээ чанга шулуун талтай болохоор хазаахгүй талтай болохоор гол ноёнор болчдөг юм болов юм нэ. Тэгээд гаргалгаа тэр бүх тайлагдшгүй нууц бас тайлагдсан үнэн бодит бүх юмуд математик тулгууртай байгаа учраас математик ялт байхгүй суур болохоос аргагүй юм л та тийм. Та шавнартай хэлэх дуртай үг барьдаг зарчим юу вэ? За ер нь бол өөрөө тийм миний нэг юу юм уу та жоохон ер нь бас нэг шудраг үнэн нэг тийм нэг эргэж буцаад байхааргүй харамсахааргүй өөрийнхөө өөртөө итгэлтэйгээр өөртөө эзэн болсон хүн хуураад аргалаад жижиг нэг тийм эргэж буцсан занд дурггүй шаардлага ч гэсэн жоохон хатуухан талтай. Манай шавнараас өөртөө чинь мөр зэрэгцээ ажиллаж байсан хүн бий дээ. Тийм ээ. Манай урангоо байгаа тийм. Тийм шүү дээ. Яг таны даасангүй. Яг даас. Эмэгтэй хөхөд үжих сонь шүү дээ. Яг 10 дугаар ангид орчоод би багш болно гэж. Одоо ер нь гайгүй бас нэг гайгүй байгаад байдаг хичээл номондоо гайгүй хөхтийг бид нар чинь нэг талдаа бас гайгүй хөхтөл гэдэг шүү дээ тий. Бас шалгуурын зөв ч юм буруу ч юм уу. Тэс нар хичээл энийг гайгүй шүү дээ. Математиктай гайгүй хөхтийг гайгүй л гэдэг шүү дээ тий. Тэгээ гайгүй хөхтүүд бас нэг математикийн багш болчихыг зориглоод илүүддэг хүүхд байдаггүй нэг л арай л өөр мэрэгжлийг гоё гэдэг. Тэгээ манай урангол яг би багш болно л гэсэн. Тэгээд тэгэл багш болно тий. Наад шиг нөгөө нэг шалгалт өгсөн чинь 15 авч харна багш болцсон хүн бол биш шүү дээ. Тэр чинь арай өмнө сонгосон байхгүй. Тэр байна. Манай урангол сайтай. За хоёлаа Баян хоор хөгжмө халаас авчирсны хайрыг гарахгүй да. Баян хоор хөгжим болохоор юм юм. Та бас тийм хөгжмөө авьяастай юм биш. За яг энэ бас л бага насанд л ээж аав маань л өөрсдөө нэг дуу хөгжим манай дунд гоохын чинь бас дууран дуртай гэдэг шиг үнэн л дээ. Айлын хүүхэд орж ирэхээр дуулж иж явдаг шахуу. За манайд жоохон байна нөгөө дуулдаг бас нэг тодорхой нэг айлууд байд. Одоо манай дунд гоохны чинь нэг хатуу 3 гавь, төлгийн нэгтэй 3 гавь энэ төрөл ярьдаг үстэй. Тэр нөгөө айл зарим айлын хүүхдүүд дуулах авиас мавиас нараа илүү тэгээ гэр бүл нь бас нөгөө одоо гэртээ хүүхдүүд нь концерт тоглол аав ээжтэй концерт тоглох концерт шүү дээ. Гэр тий. Нөгөө орооныхоо хөшгийг татаж гал концерт тоглолдог. Тим айлуудын хүүхдүүдийг ирэхээр манай аав ээж чинь за миний дуулч тоолжгаад чихэр мэхрээ өгнө нөгөө бэлэг өвөө тий. Тийм тэгээд хүүхдүүдийг хөгжөөдөг бас доололдог хурдтолдог. Тэгээ манай ах 7 дугаар анги төгсөөд тэр үеч нэг хомгорлон гэх юм нийтээр илгээлт өгөөд илгээлтийн эзэн гэдэг төдөө гаргаад малч болгочдөг. Тэгээ ах маань хөдөө гарчаад аав ээжээс би нэг хөгжимтэй болохгүй болмоор байна гэж байна. Гармон гэдэг яг энэ баяны чинь нэг хоёр төвчтэй нэг арай
жижигхэн хувилбар нээдэг шүү дээ. Тийм хөгжим авахгүй болсон юм. Хөдөө гараад малчин болсон хөгтөж одоо уйдаа зайлвал бас жоох хөдөө албаар хөдөө малчин болгож байгаа шүү дээ. Манай тэр нөгөө цэргийн албанд сүлд насаараа мэл ажилласан гэдэг аахгүй. Тэгээд герман хөгжим аяарч тавьчихсны нөгөө саваг өнөхөрч оролдож байгаа дуу оруулж байгаа. Дуу оруулаад үзэхээр энэ маань юу яагаад байгаа юм бэ? Энэ хөгжмөг сонирхоод байгаа юм байна гэ. Тэгээд жоох хөгжим дүртэй болцсон. Тэгээд сургуульд орохоор багш нар маань яхаа энэ хөгжим дүртэй хөгдөж жоохон цааш нь заасан байгаа үз. Тэгмээ энэ номонд багтаагүй шүлгүүдээс байгаа юм л да. 3 жилийн гуйлга гэдэг үл яг нь аав ээж нутаг гэсэн л холбоо байгаа юм. Миний бүтээлүүд гэж байгаа тий нэг бичсэн эссе би ер нь шүлэг эссе хоёр л жоохон сонирхоод бичээд байдаг. Тэгээ эссеч бай, шүлэгч бай ер нь аав ээж гэж ярихаар нутаг гэж харж байгаа юм. Заавал тэгвэх. Тэг. Тэр нь хүний багын дурсамж тэр багын дуртгал тэр рүүгээ эргэж очно гэдэг чинь аав ээжтэйгээ очихоор тэндээ байсан орчиндөө очих хэрэгтэй болдог. Тэр нь нутаг байдаг л болохоор хүн амин нутаг гэж илүү их татагддаг юм уу гэж харж байгаа юм бол. Тэгээ 3 жилийн гуйлга гэдэг үл би одоо тэгээ аавтайгаа уулзсан шиг уулан дээр гарч ээжтэйгээ уулзсан шиг усны ирэг дээр сууж бага настайгаа очирж байгаа юм шиг тэр дэнжтэйгүр тоглож гүйж тий. Тэгээ 3 жил атгаад буцах гэсэн чинь зүрх хөрөхгүй тэнд тавьж үлдээч гал нэг юм л анх болгох төшөлөг байна. 3 чулууны гуйлга гэдэг энэ шүлэг байгаа. Энэ цэргийн долоо гэдэг бол ойлгомжтой тий. Нөгөө түрүү чи ярьжсэн юуны чинь сэдвийн нэг шүү дээ. Багшийн дэдэс нэг ангиас долоолон зэрэгт явуулсан. Хэн долоо лээ. Дархаа авраг гамлэг. Гамлэг. За тий. Одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн математикийн багш байгаа Чимэдэл одоо гэж Өвөр хангай аймгийн Ариат баруун баяуулан билүү дээ. Зүүн баяуулан нэлээ манай найз чинь. Тий. За тэгээд заамар сумын захирал ажиллаж байгаа Дорж Шорлын Өлзий үер. Өлзий үер гэдэг ах тий. Тэн. За Дорн таймгийн багшийн коллежид математикийн багшаар багшилж хагаад одоо мал аж ахуйн бизнес эрхлээд байгаа. Бацхын Батсайхан гэж Дашвалбарын Борет нөхөр гэдэг. За одоо Эрдэнэтийн ГОК-д ажиллаж байгаадаа бас багшаараа төгсөөд багшаар ажиллаж байгаа сүлдээ энэ ГОК-ийн үйлдвэрт удирдах ажил хийгээд байх шиг байгаа. Тэр Шаргуугийн Мэнд үер гэж Төв аймгийн Угтаал сумын Ариат нөхөр манай. За Баастын Чин зэрэг гэж Төв аймгийн Булган аймгийн Тэшиг сумын Ариат. Дархны шинжлэх ухааны технологийн сургууль, хөдөө аж ахуйн сургуулийн лицейд багшилж байгаад манай найз маань бурхан болцсон зээл хүчнэр. Ингээ 6 хатан. Тэгээ 7 хатан нь би байхгүй. Та ер нь яг яасан? Ярьж байгаа л зэрэг тавьж байгаа юм. Тэгш. Хор дээр ч одоо Сэндэ уртын намарт явж ургац сурааж ирчээд жоохон атарсан юм байлгүй. Хичээлдээс авах гэсэн чинь нэг жоохон арай өөр жоохон тэгээд чинь яг хүссэн юм. Зэрэг нь л төгчөөр дутагтай очиод тэндээс явах уу? Үгүй эндээс. Хотоос бүгд нэг ингэ яг нөө жагсаж цэргийн комиссар ордог байл шүү дээ. Цэргийн комиссар жагсаж орохдоо хэдүүл ер нь явах уу. За тэнцүүл явна шүү гэж ороо явчихгүй. Тэгс эцгэжихгүй нөтөлч. Яг уу. Тэгээд нэг ингэ юм уу? Нэг ингэ. Хэдэн жил айлбаас? 2 жил. Маш гоё биш те. Тэр хаана албаас? Зүүн баян. Зүүн баян. Зүүн баян ч одоо хамгийн том гарнизон 10,000 гад зэрэгтэй. Тэр гарнизоны сургууль хороонд ойрлогдож очиж ирсэн. Нэр байгаад одоо ингэж 89 оны налгар шаргал өдрүүдээр ургац тариахаа урааж уртын айнаа гүйцээч гэж байгаа. Эрийн цэнд хөрөөгөж биеийн гинт тоосон их орнон хамгаална гэж цөсөн баахан хөөрсөн эргэж бусдаггүй зангаар үеийн нөхдөөсөө ялгарсан эрийн шөрмөс чангалдаг зүүн баяныг амлсан өгсөж хизүүлэний хилээд зарлан дуудахаа дагсан болохоор үеийн нөхөд маань биднийг цэргийн долоо гэдэг юм аа. Ийм утгатай шүлэг. Тийм байх. Ийм утгатай шүлэг. Тийм. Шавнараа жоохон өгөөдмөр санагдахгүй юу? За багш нэг ийм баяр тэмдэглэх юун дээр ч илээ төгсөлтийн баяр дээр ч үлээ юун дээр ч илээ нэг багш нэг та шүлэг зөхиод өгсөн бидэнд гоё шүлэг уншиж өгнөөс тэгээд тэгэхээр нь өгөөдмөр санагдахгүй юу?
За. Тэгээ шууд өгөөдөх гэсэн нэг жоохон сэдв орж ирэхгүй байсан чинь нэг бадарчман эхийн сэтгэлийг уншиж ирсэн чинь гинтхэн нэг жоохон хувиргаад яжилчмаар санагдаа. Тэгээ оруулахгүй юу. Тэгээ энэ ингэж байгаа юм. Самбарын өмнө дэрвэлзэж байсан ч салхи шуурганд өрүүлжиж явсан ч санаа бодлын үзүүрээс шавнар минь ерөөсөө салдаггүй. Уралдаанд тэмцээнд тэргүүлж байна гэр миний шавнар улас амьтан шагшчил байна. Урлагийн үзэлгээр төрүүлжил байна гэр миний шавнар урдаас нь би огшчил байна. Хийдгэн хийгээд манлайлж явна гинэ. Миний шавнар хэн хүнгүй хэлжил байна. Хичээлэн таслаад PC дэж гинэ. Нөгөө хэд чинь хэдүүлэн жагсаад ахуулжил байна. Алин шалгаагүй та хэд минь ангидан ургасан 30 хэдэн нар юм шүү дээ. Багш нь хэдэн шавьяан байн санах юм аа. Та өсөг хоёрыг хослуулан бичиж санах юм. Томьёо теорем юугаан хансуулан тавьж санах юм. Ном дэвтэр бүхнээ эгнүүлэн өрж санах юм. Ноорог дасгал юугаан бодлуулан хольж санах юм аа. Бусдын шавнар медаль шагнар аваад ирчихэн бултаараа нэг шагшицгааж л байна. Миний шав шалгалтанд муу авчиж гинэ. Голыг минь горойтол сонсогдож л байна. Яадгийн аваал үз гадагшаан би өмөрлөө. 10 төгсөхдөө яандаа гэж дотгошоон би өмөлцлөө. Олохгүй байгаа юм бол тэнэж яваад юу хвэ? Ангидаан ороод ир. Ойлгохгүй байгаа юм бол тэнд суугаад яах юм бэ? Багштан хүрээд ир заагуураараа нь чамайг даллая. Зандрахаараа нь чамайг айлгая. Ухаантайдаа миний шав багштан ир хурай. Уралдаанд шалгалтанд дараа нь 800 авах юм чиндээ. Урай. Гэж жоох өгөөд шавнаад чимгэж байгаа юм байна. За нэг иймэрхүү юунуудаас гоё энэ цэргийн додоч бас гоё юм байна. Авьяас дуусахгүй гэсэн. Та хэдэн жил нэг хүрэлж байна? 2 3 дугаар ангид байхаас өмнө багш нар маань сургуульд болохоор арай нэг тийм олон өнгөөр тоглодог шаардлага гараад. Тэгэхээр энэ баяа хөгжмийг сураарай гэлдэг. Багш маань яхан дөр суулгаж гисэн тоо тэгээд. Тэгэхээр энэ бол гэтээ надад нэг юу л да. Надад нэг хөгжмийн тал дээр болохоор зэрэг боловсрал нь байхгүй бол нот байдаг байхгүй. Анхнаас өнөө практик сурцсан болохоор. Тэгээ энэ аянуудыг бол яг дандаа чихэндээ хоногшуулж байгаа шууд болгож тоглоно. Нотор тоглохгүй.
Тэгэхээр урлагт нийцэх хэцүү. Ер нь бол жоохон дунд сургууль багтаа бол урлагийн хүн болох гэж мөрөөдөд байдаг. За Тэгээд яг цаашдаа явахлаар бол урлаг бол нөгөө надад яг мэрэгжил талаас бас их ойр байгаагүй юм байна гэдэг 10 төгсөхдөө баг шалгалт өгч мэдсэн шин. Тэгээд урлагчин шал бас нарийн заавал мэрэгжлийн байх хэрэгтэй юм байна гэдгийг мэд. Тэгэл ер нь урлаг жоохон өндөө болсон л та. Та нэг самдан бэрлөө гэсэн тухайн нэг 2001 онд сургалт хийсэн юм. Бас 2001 онд да. Яг л намайг наашаа аймаг руу шилжиж ирдэг урд өвөл нь болж байгаа байхгүй. За. Говийн мөсийн математикийн багшийн сургалт. Ааха. Их сургуулийн ихтгэл багш, самдан бэрлээ багш. За ашиг хэн очлоо. Ямар ч санаанд байгаа тэр хоёр маань очиод тэр математикийн багшийн сургалт хийгээд. Тэгсэн тэн дээр манай нөгөө самаа маань нэг талт шугамын байгуулалт юм бодлого. Нэг сэдвүүн тийм сэдв ордог. Надад айгуу жоохон таалагдаад байгуулалт гэдэг геометр ороо явцсан чи. Тэр энэ дээр бас ганц бодлого юу гэн арай төрүүлж ойлгоод байх шиг байсан. Нэг талт шугам байгуулалт чинь бас нэг дэсрэн багшийн геометр дээрс нэг бүлэг дээр нь нэг жоохон байдаг хаа тий. Манай үйл зөөгч олимпиад боллоо. 13 онд миний төгсөх анги байсан. Тэр ангид бас нэг 2 3 хүүхэд ямар ч говийн мөстэй бол очихоор дараалж орчод байдаг 3 хүүхэдтэй бас. Тэгтээ багш олимпиад дээр ч та нарын төрчж байгаа шүү дээ. Улаанбаатар хүн төрчж байгаа. За 13 онд одоо яг ямар багууд цуглаж исэн бол гэхдээ санахаар ямар ч баян хонгор байсан байх гэдэг. Орших очиж исэн болохоор нэгдүгээр сургууль очсон байх гэдэг тий. Тэгээд очлог багууд л юу очсон хэрэгэлтэй. Тэгсэн чинь би өлзөөгсөй олимпиадад ерөөсө төрүүлж чаддаггүй байхгүй. Дээд тал нь 2 дугаар онд 2 удаа очлоо орцсон. Өлзөөгсөй олимпиад чинь том л доо харах. Тэгээд тэр олимпиад дээр бодлого готсон. Дөрөв хөдлөг нэг харсан нэг талч юм байгуулт байдаг. Тэгэхээр энэ зэрэг шин зэрэг авчихгүй. Эхнээд нэг 2 дугаар бодлогын чөлөө ерөнхийдөө бараг хэлсэн байсан юм аа. Дөрөв мөрөөг хараагүй л байж байгаа шүү дээ. Уншин чи нэг талт ч юм байгуулт болоо шүү дээ. Тэгээд зурж исэн чинь болчихлоо. Тэгээд оршихтойгоо оноо тэнцээд 2 алтан медаль өгсөн тэр дээр. Билеч том оноотой байцгаасаа 20-од оноотой гарцгаач л. Тэгсэн. Бага оноотой бол за гайгүй оноо аваад тэнцсэн болохоор энэ хоёрыг ялгаад иршиг та гэсэн юм уу. Тэгсэн. Тэгээд би бодсон. Тэрэн дээр ялтахгүй яг л манай самаал яг тэр нэг талцсан байгуулалтыг над ямар ч гарцааг болгосон юм бэл. Терпэс болгож тэгэл яваал нэг болдог да тий. Тэн дээр л нэг сайхан ойлгоцсон юм буучихгүй юу. За ингээ самогс нэрмжтэй их сунгаа 18 болсон. За тэгээд энэ их сунгаа 19 гээд олимпиад энэ хавар болсон. Танд одоо цуврал очсон. Гэхдээ бас энийг нэмж бэлэглээд их сунгаа 20 гээд олимпиад 2024 онд тэгнэ болно. 20 жилийн дунд говийн багийг таныг урьж байна гэх ном бэлэглээ. За энэ Нямар ч багш олимпиад таавлаа даандахгүй тий. 22 дахь олимпиад энэ та энэ дээр нь очиж чадаагүй. Энэ олимпиадын жил өнжөөд хотонгоос шинжлэгдсэн гормоор явагдахаар болж байгаа энэ номыг сүүлийн цувралын танд бэлгэлээ. За тэгээд нийслэлийн 1-р сургуулийн Монгол Улсын гавьяа төгс нарынхаа тухай Ардтай багш аач гавьяа гэдэг ийм хөрөгдөр сумч ном манай сургуулийн менежер манлаа эрхлэн гаргадаг. Тэгээд танд Монгол Улсын гавьяа төгсөөлөөрэй гэдэг ерөөгөө тийм номыг хэрэглэж байгаа шүү. Таавал одоо тийм бүрэн эрхтэй үзэж байна. Баярлалаа. Бэтэр ялцлага аян гараа амт зохих тулсан байдаг юм. Тэр хүрээ зохиогч байгаа онцлогтой. Тэгээ та утгагүй нэгийн даваа эхэлнэ. Нийт оролцогчдоо зориулж өгүүлээрэй. Баян хонгор аймагт маань улсын 62 дугаар математикийн олимпиад зохион байгуулагдана. За тэгээд Баян хонгор маань нэгдүгürt манай бүсийн аймаг байна. Манай бүсийн том өрсөлдөгч. Тийм байна. Том хүчтэй багтай аймаг. За сүүлийн үед бол одоо цагаан гэж сайхан
залуу тэнд хувийн сургалт байгуулаад сүүлдээ хувийн том сургууль байгуулад алгоритм гэдэг сургалтын дөө алгоритм сургууль болгоод за говийн бүсэнд ер нь үлэр жишээ ажиллаж байгаа маш том сайхан математикийн багтай тийм сургууль болсон байж байгаа. За дээр нь манай математикийн аваргууд дархан аваргуудын төвчөө нэг аварга Баяржаглын мангадаг. Миний мэдхээс бол. За олон эрдэмтэд багш нар өмнөх хойдох зөндөө байгаа дарга зэрэг тийм ээ. Миний үеийнхэн таньдгаас гээд ярихаар хоёр дотн байдгаас гээд Баяржагл маань энэ жил дундгавын математик олимпиадын өлзөө багш маань математик олимпиадыг очиж Гамбалыг аврах Баяржагл аврах хоёр маань сургуулаараа багаараа очиж шүүсээр зохион байгуулж өгч бодлого дэвшүүлж яасан шүү дээ. За математикийн боловсролыг дэмжиж хүүхдүүдэд багш нарт маш их тусалцаа үзүүлж том үр нөлөө нь тодорхой харагдаж байдаг сайхан математикч багш ганц төмрийн маань дутдаг байгаа. Миний мэдхээс одоо тэгээд одоо манай Баяр магна математикийн хороон даргасан тий гих мэтчлэн тэр олон сайхан математикчтэй маань нутагт улсын олимпиад болно. Ер нь хөдөө орон нутагт улсын олимпиад болох гоё байдаг. Математикчдыг их сайхан нэгтруулдаг, танилцуулдаг, дотн суулдаг. Тундгой өчрөөс бас анхны хөдөө орон нутагт аймаг зохиогч олимпиад. Улсын олимпиад 1993 онд. Тэрний өмнө дархан хотод зохиогдсон байна. 92 онд дархан хот болох тийм бай тээ. Аймаг гэхэлэр 93 онд дунд хугацаанд. За тэгээд нөгөө овс сэлэнг мэлэнгийн өнөд байгаа л да тэрнээс ашгүй одоо аймагт зохиогддог уламжлалууд зохицсон. Тэгээд одоо ирэх жил Баян хонгорт болно. Тэгээд удахгүй болох нэгийн даваанда мэдээж бүх оролцогч математикчид маань орж эхэлнэ. Эндээс эхлээд улсын олимпиадын бэлтгэл нэлээд тодорхой шуударч эхэлнэ тийм ээ. 2-ын даваанд шалгарсан хүүхдүүд маань, 3-ын даваанд шалгарсан хүүхдүүд маань ингээд шатаараа ахис бэлтгэлээ гээд явж таарна. Тэгэд оролцогчдод бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд улсын олимпиадаа Баян хонгор нутгийнхаа маань сайхан зохион байгуулах байх. Математикийн олимпиадын хороо маань уламжлалсаар сайхан зохион байгуулж таарна. Тэгээ энэнд одоо сайхан хүчтэй эрч хүчтэй очиж оролцоосоо оролцогчд маань зохион байгуулж байгаа Баян хонгор аймаг маань ч тэр бүс орон нутгийн багууд маань ч тэр өөрсдийнхээ амжилтыг ахиулсан, эрч хүчээ нэмэгдүүлсэн. За тэгээд нөгөө гол оролцогч топууд маань улам их жинтэй хувь нэмэр оруулсан, цаашлаад дараагийн шат нь олон улсын олимпиад байдаг. Олон улсын олимпиадад Монгол улсынхаа багийг сайхан бэлтэж гаргахаар тийм хүчтэй багийг бүрдүүлж оролцоод Монгол улс математикийн хөгжилд улам их ойртосоо л гэж хүсэн 92 даа. За урдлах хүлээн авч ирж дундуу нутгаас ярьсан дорсонд чин сэтгэлээ талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Би нөгөө өөртөлж ирсэн юм өөрт чинь дурсгая тий. Баярлалаа. За